287 дугаар анги. Өвхлийн хүйтэн агаар. Одоо л сонирхолтой болж байна. Чүфэнч тэр дайралтаас нь болцсонгүй. Чүфэн дайрах хэв маяга өөрчлөн нэг сэлмээрээ дүүгүй аюуны сэрэт жадыг хааж нөгөөхөрөө бүсэлхий рүү бүллээ. Гэвч дүүгүй аюун энгийн хүн биш болохоор түүний хурд хариу үйлдэл нь Чүфэнийхээс дутхааргүй байсан юм. Тэр бүлж байсан сэрэт жадаа татан хойш асар хурдтай ухрав. Ухарсан даруйда тэрэл таван Чүфэн рүү ахин цэнхэр сэрэт жадаа бүллээ. Хоёр гоц суутан. Нэг нь хоёр алтан сэлэмтэй, нөгөөх нь цэнхэр сэрэт жадтай. Тэр хоёр гэрлийн хурдаар 100 хувиралт ном техникээр тулалдаж байсан юм. Гайхалтай. Чүфэн дүүгүй аюунтай энэ тэнцүү тулалдаж байна. Олон сургуулийн захирлууд түүнтэй тулалдахдаа ингэж шахалтанд оруулж чадаагүй. Гэтэл Чүфэн түүнтэй ингэж тулалдаж байдаг. Энэ хүү үнэхээр байгалийн хуулиас гажсан чадaltaй юм гэж. Өрнөж байгаа тулааныг харсан хүн бүрэл цочролд орон харцан чичирч байлаа. Ян Тян хүртэл эргэлдсэн харцаар тулааныг нүд салгалгүй үзэж байлаа. Чүфэний тулааны хүч дэндүү аимшигтай байсан юм. Түүний тулааны хүч дангаараа л дүүгүй аюуныхыг холд авсан байв. Дээрээс нь Лингюн сургууль болон Азуре Драгон сургуулийн дунд үзэн ядалтын суурь аль хэдийн тавигдчихсан. Энэ үзэн ядалтыг шийдэхгүй л бол ирээдүйд Чүфэн Лингюн сургуулийн хамгийн том дайсан болно. Энэ үед Ян Тян Чүфэнийг яахаа ахин бодсон юм. Хамгийн зөв сонголт бол Чүфэнийг хөгжин дэвшихээс өмнө алах. Харин тэр нь одоо. Энэ хүртэл бодсон Ян Тян нүдэ анах үед ам нь үл ялэг хөдлөв. Энэ үед дүүгүй аюуны чих нь үл ялэг хөдөлж Ян Тян руу эргэж хараад толгой дохлоо. Энэ бол тухайн хүний хэлснийг шууд нөгөө хүний оюун бодолд хүргэдэг оюуны зурвас юм. Энэ аргыг зөвхөн Тэнгэрийн төвшний хүмүүс л хэрэглэж чаддаг. Тэд энэ аргаар хэлэх зүйлээ зөвхөн тэр хүндээ л хэлдэг. Түүний сонгосон хүнээс бусад хүмүүс юу гэснийг огт сонсож чадахгүй. Дүүгүй аюунд илгээсэн зурваст нь Чүфэнийг алж болно. Хариуцлагын Ян Тян өөрөө өрнө гэсэн байв. Тушаал авсан дүүгүй аюунч эргэлдсэнгүй. Тэр сэрэт жадаа хураагаад биеийн бүдгэрэн замхарч хойш ухарлаа. Тэгээд нэг гараа нөгөөх дээрээ тавиад Чүфэн рүү чиглүүлээд ингэж хашгирав. Хязгааргүй далай. Бум! Түүний амнаас үг гарвуу үгүй юу хүчтэй авраг давлгаа дүүгүй аюуны өмнө гарч ирлээ. Энэ бол жинхэнэ далайн давлгаа. Ганц давлгаа нь хэдэн 10 метр өндөр байсан ба эц төгсгөлгүй давлгаанууд хоорондоо мөргөлдөн Чүфэний зүг давлгаалав. Тэр давлгаанууд хаа сайгүй тархалгүй дүүгүй аюуны тушаалаар зөвхөн Чүфэн рүү давлгаалж байсан юм. Тулааны тавцан усан давтаж хүчтэй давлгаанууд Чүфэнийг бүслэн авлаа. Тулааны тавцангаас дусал усч урсаж гаралгүй тавцан дээрээ хуйлран эргэлдсээр байв. Чүфэнч дайрах боломжгүй болж хаант тэнгэр техникээ ашиглан давлгаанууд дээр гүйж байсан ч нэмэр болсонгүй. Давлгаанууд үе маш хурц болж үе сүхмэт Чүфэнийг цавчих гэж завдах нь маш хачин байсан юм. Энэ үед Чүфэн давлгаануудын дунд дүүгүй аюунтай тулалдах биш, харин сэлмнүүдээр дүүрсэн уул галт далайтай тулалдаж байгаа мэт хаа сайгүй аюул отож байв. Хэрвээ Чүфэнд асар хүчтэй сүнсний хүч байгаагүй бол тэр давлгаануудад гарах өөрчлөлтүүдийг анзаарч чадалгүй үхэх байсан биз? Ямар хүчтэй тулааны техник вэ? Энэ Лингюн сургуулийн суурь болсон 6 дугаар зэрэглэлийн хязгааргүй далай гэгч тулааны техник нь үү? Энэ тулааны техникийн хүч нь хэрэглэгчийн хүчнээс хамаарч өөрчлөгддөг гэсэн. Энэ техник нь сэлэн болж хувирахаас гадна галт далай хүртэл болдог гэсэн. Дүүгүй аюун энэ техникийг бараг л төгс эзэмшсэн юм шиг байна. Гайхалтай юм аа. Тэд хоёулаа үнэхээр гайхалтай юм. Дүүгүй аюуны техникт сүр хүч чадал гэд бүгд байна. Харин Чүфэний ажиглах чадвар дэндүү гайхалтай юм. Ийм хүчрхэг техник дунд ингэж чөлөөтөө явж байна гэдэг. Чүфэн дүүгүй аюун хоёрын тулаан энгийн хүмүүсийн ойлгох хэмжээнээс хэтэрсэн юм.
Тэдний сэтгэл зүйд ч маш том тесрэлт болсон юм. Дүүгүй аюуны тулааны техник, Чүфэний биеийн чадвар, тэдний нүдийг сэргээхийн зэрэгцээ өөрсдийгөө ямар дорой гэдгийг ухаарч байв. Сурагчид бэтгийхэл зарим сургуулиудын захирлууд хүртэл тэднийг бэширч байлаа. Сурагчид нь дүүгүй аюун Чүфэнтэй адилхан залуу үеийнхэн гэж бодох бүртээ сэтгэлээр унаж байлаа. Ялангуяа Чүфэн тэднээс хамаагүй дүү байж ийм ёр бусын хүчтэй байхыг хараад ёстой л эцснээсээ болж нүүр хийх газаргүй болсон мэт санагдана. Тэр үнэхээр хүчрхэг юм аа. Тэр өдөр түүнийг өдөж баларх шахсан байна шүү. Ямар азар намайг алчхаагүй юм. Элдгүй сургуулийн шилдэг сурагч Нангон Шиао сандарч нүрээр нь айдас дүүрсэн харагдав. Тэр өдөр Чүфэнийг өдсөндөө харамсахын зэрэгцээ дараа нь Чүфэн түүнээс хариугаа авахвэ гэдгээс айж байсан юм. Чүфэний дүүгүй аюунтай энэ тэнцүү тулдаж байгаа нь тэр элдгүй сургуулийн захирлаас хамаагүй хүчтэй гэсэн үг. Чүфэн ийм их хүчтэйгээс гадна Цифэньян түүний арыг хамгаалж байгаа болохоор олон хүн Чүфэнийг өдөж болохгүй хүмүүсийн жагсаалтандаа нэмлээ. Нангон Шиаоч Чүфэн түүнийг алахыг хүсвэл хэнч түүнийг хамгаалж чадахгүй гэдгийг сайн мэдж байлаа. Үнэхээр тийм зүйл болох юм бол түүнд өхлөөс өөр сонголт үлдэхгүй. Үнэн хэрэгтээ Нангон Шиао Байши хаш бүсгүй сургуулийн сурагчид настангууд болон бусад сургуулиудын захирлууд настангууд сурагчид гээд бүгд адилхан зүйл бодож байв. Тэр нь яаж ч байсан Чүфэнийг өдөж болохгүй. Ганц Чүфэний хүч чадлыг харсан даач биш. Учир нь Чүфэн Фэнхаогийн гарыг Лингюн сургуулийн газар нутаг дээр тасалж дүүгүй аюуныг тулаанд дуудсан болохоор юм. Энэ үйлдэлийг нь харахтал Чүфэн ямар их өс сандаг нь тодорхой байв. Иймэрхүү хүмүүс л хамгийн аимшигтай дайсан болдог учраас аль болох холуур явж уурлуулахгүй байсан нь дээр. Хүйтэн агаар хөлтүү газар! Яг энэ үед хязгааргүй далай техникийг ашиглаж байсан дүүгүй аюун чангаар хашгирлаа. Тэр хязгааргүй далайг ашиглахын зэрэгцээ давхар тулааны техник ашигласан юм. Дүүгүй аюуны биеэс профаунд энерги ундран гарч далайн дээр үл үзэгдэх хуй салхи үүсгэн давлгаануудыг улам ширүүн болгов. Гэвч ингээд дууссангүй, харин ч дөнгөж эхэлж байсан юм. Шуурганы хурд гэнэт өөрчлөгдөн асар хүйтэн агаар тарааж эхлэв. Тэр агаар маш хүйтэн байсан ба цэлийн хунтайжийн ордны хүйтэн мөст уур амьсгал техникээс ч илүү яс янгинуулам хүйтэн байсан юм. Хамгийн чухал нь хүйтэн агаар тархахын зэрэгцээ далайн давлгаанууд хөлдөж хатуу төлөвт орон бүрч хүйтэн болгов. Бүх зүйл төлөвлөгдсөн байсан юм. Хязгааргүй далай бол хүйтэн агаар мөст газрын суурь байв. Дүүгүй аюуны Чүфэний эсрэг ашиглах гэж байсан гол зэвсэг нь өхлийн хүйтэн агаар байсан юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 288 дугаар анги. Өхлийн 7 нударгатай ахин нүүр тулсан нь. Хүйтэн агаар тархаж эргэн тойрныг хатуужуулж эхэлж байхад Чүфэний бие ч цамтаж хөдөлгөөн нь удаашрав. Чүфэний хөдөлгөөн удаашрсаар мөсөнд хучигдан хөшөө болж ширүүн давлгаатай далай руу унлаа. Чүфэнийг далайд живсний дараа далайж хөлдөж Чүфэнийг дотроо хорьсон юм. Харин дүүгүй аюун мөсөн дээр алхангаа үзэгчид рүү хараад инээмсэглэн хэллээ. Тулааны үр дүн ингээд тодорхой боллоо. Тулааны талбар дээрх мөсөн хөшөөг харсан үзэгчид ч гүн цочролд орон дүүгүй аюуны хүчийг бүрэн хүлээн зөвшөөрсөн юм. Чүфэний тулаан тэднийг цочролд оруулсан ч гэлээ. Олон тулааны туршлагатай дүүгүй аюун тэднийг бүрэн төгс өөрийгөө илүү гэдгийг итгүүлж чадсан юм. Дүүгүй аюун хүчрхэг байснаас гадна 6 дугаар зэрэглэлийн 2 тулааны техник зэрэг хэрэгэлсэн. Аргагүй л Азурын нутгийн залуу үеийн шилдэг мөнтөө дүүгүй аюун бэшрэхгүй байхын аргагүй юм байна. Харамсалтай нь Чүфэн дэндүү балчир байлаа. Түүн дахиад хэдхэн жил байсан бол гарцаагүй дүүгүй аюуныг ялах байсан байх.
гэж дөвгүү аюуныг бэширхийн зэрэгцээ Чүфэний үхэлд гашуудсан юм. Асар ховор төрөх ийм гоц суудныг ингээд өгөхийг харах дэндүү хайран байсан юм. Үзэгчдтэй харьцуулахад Лингюн сургуулийн сурагчид дөвгүү аюуны ялалтанд баярлаад зогсохгүй Фэнхаогийн өшөөг авсанд баярлаж байсан юм. Дөвгүү аюун Лингюн сургууль бол Азурын нутгийн хаан гэдэг цолыг хамгаалж үлдсэн болохоор тэр шүү дээ. Тулаан ингээд шийдэгдлээгээд бодож байтал тулааны тавцан хүчтэй дөргиж мөсөн хөшөөн дээр цууралт үсэж эхлэв. Цууралт туудаж хурдан тархаж томорсоор мөсөн хөшөө хагарах үед хүчтэй энергийн давлгаа цацарч эргэн тойрныг бүслэн авлаа. Бэгчиж том хөшөө болсон мөс хагарч хаа сайгүй мөсөн хэлтэрхийнүүд тараан унав. Үүнтэй зэрэгцэн Чүфэн хүмүүсийн нүдэн дээр гарч ирлээ. Чүфэн тулааны тавцан дээр зогсож байсан ба түүний цамцсан биеэс уур савссаар байв. Савсах уурын цаана ширүүн харц маш тод харагдана. Чүфэнийг гарч ирэх үед аимшигтай энергийн даралт хаа сайгүй тархаж тэр хавийн орон зай эмх замбраагаа алдах шиг болов. Дөвгүү аюунч бардам төрхөө алдаж тэр энергийн даралтыг арай хин тэсэж байлаа. Баг-багаар бөхийсөөр сөгдөн мөргөх байрлалд оров. Ямар хүчтэй тулааны техник вэ? Энэ мэдрэмж гарцаагүй 6 дугаар зэрэглэлийн техникээс илүү хүчрхэг байна. Чүфэн 7 дугаар зэрэглэлийн тулааны техник эзэмшчихсэн байх та. Байж боломгүй юм. 7 дугаар зэрэглэлийн техник Азурын нутагт байдгүй шүү дээ. Энэ зүгээр дээд зэрэглэлийн 6 дугаар зэрэглэлийн техник байхаа. Дээрээс нь Чүфэний ухаарлын хүч онцгой авьяас бэлэг нэмэгдэх юм бол түүний хэрэглэх тулааны техник гарцаагүй энгийн техникээс хэд дахин хүчрхэг болно. Ер бусын ухаарлын хүч болон онцгой авьяас бэлгээс болж хэрэглэх тулааны техникийн хүч нэмэгддэг юм уу? Тэгэхээр Чүфэн дөвгүү аюуныхаас хүчрхэг тулааны техник хэрэглээгүй гэсэн үг үү? Чүфэний хэрэгэлсэн орон зайн лууны архират сэлэм техник дэндүү хүчрхэг байсан болохоор хүн бүрийг л цочирдолд оруулав. Дөвгүү аюун, тулааны хүчээ чи өөрөө устгах уу? Эсвэл би туслах уу? Орон зайн лууны архират сэлэм техникийн энергийн даралт доор дөвгүү аюун цэгч зогсож чадахгүй байгааг харсан Чүфэн хүйтнээр асуулаа. Чи өөрийгөө ялчсан гэж бодоо юу? Тулаан дуусаагүй байна. Одоо би чамд Лингюн сургуулийн хамгийн хүчрхэг техникийг үзүүлье. Дөвгүү аюун гэнэтхэн тэнгэр өөд хараад чангаар инээх үед ер бусын аура биес ундран гарлаа. Чүфэний энергийн даралтыг тэсэхгүй байсан түүний хүч асар хурдтай нэмэгдэж эхлэв. Энэ мэдрэмж үхлийн 7 нудраг байна. Дөвгүү аюуны өөрчлөгдөж байгаа аураг харсан Чүфэнч хөмсгөө зангидав. Дөвгүү аюуны хийж байгаа техникийг тэр Лингюн сургуулийн суурь техникүүдийн нэг болох үхлийн 7 нудраг гэдгийг мэдэж байсан юм. Энэ техник ердөө 5 дугаар зэрэглэлийнх мөртлөө их хачин. Хориотой бэлдмэлтэй адилхан асар өндөр төлөөсөөр хүний хүчийг маш ихээр нэмдэг. Анх Чүфэн энэ техниктэй таарах үед Лингюн сургуулийн гол танхимын сурагч Дин Чоу үхлийн 7 нудрагыг хэрэглэж байсан. Дин Чоу ердөө 3 дугаар үе хүртэл нь хэрэгэлсэн ч гэлээ Чүфэнийг хангалттай шахалтанд оруулсан. Харин одоо дөвгүү аюуны хийж байгаа үхлийн 7 нудраг Дин Чоугийнхаас хамаагүй хүчрхэг байсан юм. Дөвгүү аюун 4 дугаар үе рүү орчихсон байв. Үхлийн 7 нудрагын 4 дугаар үеийг хийж байгаа дөвгүү аюунд орон зайн лууны архират сэлмийн энергийн даралт нөлөөлөхөө болсон юм. Яг энэ үед дөвгүү аюун ахин нэг хаалт цоолон орсноор үхлийн 7 нудрагын 5 дугаар үе рүү оров. Яг энэ мөчөд дөвгүү аюуныг тойрон парафаунд энерги хуйлран шуурч Чүфэнийг шахалтанд орууллаа. Гэвч ингээд дууссангүй. Гэнэт ахин нэг энергийн давлгаа цацарч Чүфэний орон зайн лууны архират сэлмийг бүр мөсөн цуцалсан юм. Дөвгүү аюун үхлийн 7 нудрагын 6 дугаар үе рүү ороод зогсохгүй. Тулааны төвшин нь парафаундын 8 дугаар төвшнээс 9 дугаар төвшин рүү оров. Дөвгүү аюуны энергийн даралтыг тэсэлгүй Чүфэн өөрийн эрэхгүй хойш нэг алхах үед царай нь ярвайлаа.
Дүүгүй аюуны тулааны төвшин маш ихээр нэмэгдсэн болохоор Чүфэн ч хүнд байдалд орсон юм. Хараач, дүүгүй аюун яаж тулааны хүчийг ийм хүчтэй болгочих вэ? Хачин юм аа. Энэ Ленгюн сургуулийн суур тулааны техник болох үхлийн 7 нудраг уу? Дүүгүй аюуны хүчийг Profound-ийн 8-аас 9 рүү орохыг харсан хүмүүс сүнсээ зайлтал айж өөрийн эрэхгүй үхлийн 7 нудрагыг бодоцгоов. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.